уулзрандаа би яг энэ сүүлийн 7 хоног амар гоё нэмдэгнэ чинь өнгөрүүлмээр байгаа. Тэгээд тийм болохоор өөртөө нь жоохон гадуур сууж байгаа. Тэгээд бүх юм маань нөгөө нэг бэлэн болсон болохоор миний сэтгэл санааны байдал амар гоё тайван байгаа. Тэгэл бол хөнгөө газар ирмээр санагтаад тэгээд дээр нэг орж ирсэн. Кафед орж ирсэн. Бэн гэхгүй. Тэгээд анх удаа мачагийн ууж үзлээ. Эдний тэгээд амтны хувьд ч юм уу одоо юу гэдэг яг өгж байгаа мэдрэмжийн хувьд болохоор одоо нэг тийм гоё бол биш байлаа. Бэн гэхгүй юу. Тэгээд хамгийн чухал нэг гоё чимээгүй газар ингээд төвлөрөх яг тийм орон зайг бий болгож байгаа болохоор тэр нэг чухал биш гэсэндээ гэтээ бол жоохон сэтгэл төрсөнгүй. Тэгээ тиймэрхүү байна. Би өөрөө сая жоохон өөртөө яг нэг нүүрэндээ нэг жоохон ихний юм авлаа. Тэгээд миний бүр амар хитрхи үнэтэй сонголтын байсан. Зүгээр л нэг юм би body wash 30,000. Яг би энийг өөр дэлгүүрээс ингийн иймэрхүү самавтай тэгээд нөгөө нэг Элкос Милкосийнхыг бол нэг 10 гарan 20 мөр тавьчих штэ. Тэгээ би бүр энийг авахаас өөртөө би одоо ямар буцаага тавилттай байна ш. Тэгээд авсан байдаг юм аа. Тэгээд энэ л дүнэр нь амар таалагдсан. Хоёр дахь лук нь болохоор энэ. Тэгээд дотор нь яг цагаан топ моптой өмсөл гоё юм шиг санагдсан. Энэний бүр материал нь үнэхээр гоё юм байна. Тэгээд дотор нь юм цагаан юмтай л битгүү юм зохицуулах юм дээрээ зохицуулаад өсчүүл айгу хөөрх юм байна. Тэгээд энэ үнэхээр джинс нь бүр таалагдсан. Энэ нэг шулуун джинс юм байна л да. Straight маягийн white биш. Тэгээ би нэг white маягийн джинс өмсөрхөд тэгээ юм жоохон иймэрхүү джинс надад таалагдж байна. Тэгээд джинс өнгөнийх нь харьцмаар нь 27 заяа. Тэгээд өнгө нь болохоор надад иймэрхүү джинс өнгөтэй джинс байдаг байхгүй. Би нөгөө
blue jeans өмсөд жоох уйдсан. Тийм болохоор ийм өнгийн jeans чинь нэг бор өнгөнд айгуу гоё орж ирдэг болохоор энэ бүр үнэхээр cool санагдаж байна. Гэтэ нөгөө ингэдэг байхгүй би одоо white өмсгөр надад аягүй зөгтөг байхгүй миний биеийн пропорц. Тэгээ straight бол амар ч зөхөдөдгүй л дээ. Гэтэ бол бас skinny jeans өмсгөөс тэгтээ шүү дээ. Skinny jeans-ийг бол яг ингээд хоёр талтай байдаг шүү дээ. Skinny jeans-ийг юм дэмждэг юм байдаг. Үзяддаг юм байдаг. No, get red flag get тэнгууд. Тэгэл үзяддаг юм нэг амар гоё. Boots тэр нэг юм skinny jeans өмссөн бас амар хот гэж нар байдаг шүү дээ. Оюун горын зохицол нь cool байна. Би бүр юм хөрөнгө ингэж авах. Гэтэ гурлын авах юм чиггүй л дээ. Загнуул шүү дээ. Гэрүүлээ. Загнах жоох уу? Тэгээд одоо нөө явах гэж хитрхи зарлаг гаргаж болохгүй гэж миний тарих надад хэлж байна. Би сая Сиора талтай мэдсэн. Тэгээд кофе намор суух гэсэн чинь нэг ч ширээ байхгүй байлээ. Тийм болохоор бас суух ялцчгүй шаардлагатай болохоор тэгээд Сван руу явж. За одоо Солонгоо руу явж байна. Тэгээд гадаа амар хүйтэн байгаа болохоор би даарч байна гэж. За. Миний бүгдийг хартаа. Гайгац. Би ер нь юм чулууны энерги айгу итгэдэг хөхгүй энэ нөгөө сэтгэл санаа манаа айгу тавьшруулдаг. Гадуур ийш тийш шоуд гэдэг биш шоуд биш. Уулзахад тийм их мөнгө орохгүй шүү дээ нэ. Зугааланд явах. Бүр гоё бөөнөрөө зугаалж мугаалах лөө. Тийм тэр нь. Тийм үү. Тэгээд гомос юм. Самгийн аваад. Гэсний халахын фүүдээ. Миг харин тэгээд хоёроор нь хямдхан миг авах юм биш үү? Би тэгж боддог ш. Тэгээд хэлж юм шиг байна. Чи надад царайлаад өгчөж явахаас уу? Ирэхгүй л байна. Чи өөр орсоо найз нь оршууд маш их бол хямдхан юм гэж хэлж болно. Бас энэ дуу шахах газар юм чи тавьдаг байгаа юм чи яг үүндээ чапаа болоод таван шүү. Тавнангаар. Оршууд л явах юм. Би тэр дурлалт нь аюул шалтгаан юм авах гэж байна. Тэг мөртэй 200 300 тэг 500 мянган камер гэдэг шүү дээ. Хоёр нэг дээр авчих. Тэр юм уу?
Нэгээс ихлэмж ирсэн. Тэгээд түрүү дэвчж тавьсан. Тэгээд өөрөө тэгээд багшиг фитнесээс нь очиж аваад тэгээд болцоо одоо офстой байна. Багшигаа яг бүр үйд дасгал хийж байхад ороод ирдээ те. Багш нь алуулж байна гэж. Багштай амьсгахгүй хийж. Оо амьсгаад. Скват сурах гэж байгаа хүмүүс аягүй хүддэм байл л та миний влогийг. Тэгсэн чинь нэг охин сайхан ингээд чанаа гэрэлмагийн хийсэн тортыг идэх гэж байна. Тэнд эрдэм байна. За багшийн гарын хоолыг идэх гэж байна. нь бол би үндсэндээ ингээд замд явахдаа ерөөсөө нүүр мөрөө боддоггүй төрлийн байхгүй яагаад гэвэл замд чинь тэгэл ямар олон цагийн хүн заримдаа ажиллаж чадахгүй байх юм аа гэд. Тэгэхдээ яг сүүлийн нэг сар ч юм уу яг энэ зунж гэх юм уу миний боддог болсон бодол гэмхтэй хүн өрн гадуур гарахтаа иш тишээ явахдаа ингээд нүрэ бодох хэрэгтэй юм байна гэдэг тийм бодолтой болсон гэх юм уу. Яагаад тийм бодлоо хаанаас сурахад гараад ирснийг мэдэхгүй. Би уунал юм гоё натурал байхыг айгуу дэмждэг, их бодох, нэг дуртай биш, тийм төрлийн бохгүй. Гэхдээ яагаад ч миний үзэл бодол одоо ер нь бодох ёстой гэдэг болцсон гэх юм уу мэдгүй. Тэгээд бодож чадахгүй, чимээг чаддаггүй ч гэсэндээ зүгээр ядаж суурай зүг тавьчихвал тэгэл бодлоо дүрч гэж боддог болцоо. Зүг. Бас нэг юм шиг сорч нэг ингэж дүрч. Илтэн мэдгүй гэх. Баранд банан идэж явж байгаа миний царийг харж байгаа. Ирээд гисэн би одоо нөгөө жолооч хүн байхад асууж байна.